Сонсогч та бүхэндээ жаргах нарийн нэвтрүүлгийнхаа зочинтой болон хүргэж байна. За энэ удаагийн манай хүндтэй зочноор олон улс судлаач, улс төрийн ухааны доктор Батсайхан хүрэлцэрсэн байна. Танд арай мэнд хүргэе. Арай мэнд хүргэе. Сайн байна. За та манай сонсогч үзэгчдэд өөрийгөө товчхон танилцуулаад бүгд өнөөдрийнхөө жаргах нарийн нэвтрүүлгийн ярилцлага эхлэе. За би гадаадны дэд сургууль гэж манай хэлсэн. Тэрнийг 90-ад оны хэр төгсөөд сүүлд нь Монгол Улсын төрийн ёслолын албанд ажиллаж хагаад тэгээд 98-аас 2000 онд дипломат академид Москвад сураад тэгээд одоо явж шилжээд ажилласан. Ингээд 20 хэдэн жил ажиллаад тэгээд энэ жил одоо хамар тэтгэвртээ суусан гэж. За манай Спутник Монгол олон улсын радиод бол олон сайхан олон улс судлаачд ирж ярилцлага өргөнүүлдэг. Тэгээд ерөнхийдөө дэлхийн төхөнд болоод байгаа уртцмал байдал, за өнөөгийн нөхцөл байдлын талаараас ярьдаг. За өнөөдөр бол бүгдээрээ ойрох дорнотыг ярихаас илүүтэйгээр эхлээд нь ойрох дорнотын за ер нь Иран, Израиль, Америк гэд юу юм бэ? Хаана ямар улс юм бэ? Ямар түүхтэй юм бэ гэдэг талаараас нь эхлээд ярих гэж байна. Иран улсын түүхийг манай сонсогч үзэгчдэд хүрэхгүй юу? Тэгээ ер нь одоо энэ өдөр болгон л мэдээгээр явж байгаа тийм ээ. Армусыг дайрсан, Ираныг дайрсан, Америк, Орсын ингээд одоо өнөөдөр одоо хамгийн их яригдж байгаа одоо сэдв гэх юм уу тийм ээ. Тэгэхээр ер нь альва асуудлыг ингээд яг ч манайх нэг жоохон өнгөцгөн яагаад ах шиг санагддаг. Тийм учраас жоохон товчхондоо нэг эргэн тойрны түүхэн тийм ээ. Тухайн асуудал чи юунаас гинт ингээ гараад ирдэггүй. Тийм болохоор ингээ ямар нэгэн байдлаар юунаас үүссэн гэдгийг ойлгохын тулд юу болов гэж одоо би жоохон Персийн тухайныг товчхон түүхээс нэг эхлээд сонсогчтой ярьчээ гэж бодчих. За бид нар болохоор Иран гэхээр Перс гэдгийг Перс улс юм аа гэдгийг бол яг ихэнх нь манай сонсогчд мэдэх байх. Гэхдээ зарим нь бас мэддэггүй. Тийм болохоор ер нь бол 1935 оноос өмнө бол Иран маань Перс гэдэг нэртэй явсан. Тэгээд 35 оноос хойш бол Перс гэж нэрлэгдэх болсон. За энэ улс маань нэгэсэндээ яг л толгой олон эргүүлэхэд тулд Иран гэдгээр л яваад тийм ээ. Тэгэхээр Иран улс маань бол үндсэндээ 5000 жилийн жилийн түүхтэй их юм баялаг юм төвхтэй улс орн байдаг. Тэгээд үндсэндээ түүхчд бол Ираныг бол түүхийн ярахтаа бол үндсэн хоёр хэсэгт л хуваачдаг. Томор нь. Тэр нь юу гэхээр нөгөө 7 дугаар зуунд одоо анх исламын шашин дэгдсэн шүү дээ тийм ээ. Би болоо тэгээд энэ үеэс өмнөх түүх буюу одоо исламын шашинд орсон түүх гэж одоо тэрнээс исламын шашнаас өмнө исламын шашинтай болсны дараах түүх гэж үндсэн юм хоёр хэсэгт хувааж авч үздэг юм. Тэгэхээр за яг бид нар бол баг мэднэлээ сонссон юм байгаа. Тэгэхээр эртний исламын шашнаас өмнө болохоор Илан ба медиа гэж олсод байсан. Улс орнууд энэ нь болохоор манай эртнээс өмнө 3 дугаар мянганд эртний Илан улс үүссэн гэж үздэг. За тэгээд 7 дугаар зуунд бол Перс медиа өгөөд медиа хаант улс гэж байгууллаа. Тэгээд оршин тогтнож ирсэн. Дараа нь болохоор тэгээд залгаад Ахменидууд гэж одоо ийм овогтой ухсааны хаадын нэрээр нэрлэгдсэн. Энэ болохоор их гэр гэдэг манай хүмүүс сонссон байж магадгүй их гэр гэж одоо Египтээс энтгийг хүртэл одоо том газар нутгийг эзэжсэн Перс эзэнт хөрнийг байгуулж ингэж явж ирсэн. Дараа нь тэгээд эллинизм ба парфия гэж улсууд за энэ болохоор мэдээж Македон Александр гэдэг бүгд мэднэ тийм ээ хүмүүс. Александр бол Перс улсыг илсэн эсрэг аянд гарч тэгээд манай эртнээс өмнөх 330 онд эзлэн авсан байдаг ийм төвхт. За түүнийг удалгүй Александр Македонский нас орсноос хойш бол одоо Селевкидүүд эзэнт хөрөн захирч дараа нь одоо Ромтой хүртэл тулдаж байсан одоо Парфийн улс захирагч байсан баг. Тэгээд тэрний дараа Сасанидууд энэ гээд ийм аюутай. За энэ үед бол тэр исламаас өмнө болохоор бас мэдээж шашинтай байсан өөр ингэсэн. Зараустра. Тий одоо сүүлийн үед их Ираныг их ярьж байгаа болохоор одоо хүмүүс бас их ярьдаг болсон Зарастризм гэж, Зарастра гэж.
англиар бол Zoroastrianism гэж тийм ингэж нэрлэдэг байгаа. За энэ нь болохоор тэрийг бол бүр төрийн шашин болгож ингэж авч явчихсан баг. За тэгээд энэ нь бол Византийн эзэнт гүрэнтэй хүртэл удаан хугацаанд айтж байсан одоо Перс эзэнт гүрэн маань тийм ээ. Тэгэхээр ийм хэр хүчрхэгвэ гэсэн харуулж байгаа шүү дээ тийм ээ. Визант чинь тэр тухайн үед бол одоо хамгийн нөлөө өгөх том орн байсан, эзэнт гүрэн байсан гэж үздэг тийм ээ. Тэгэхээр ингээд тэгээд энийг эзэлж чадаагүй хоёулаа сулдсан гэх юм уу та тийм. Зүүн Ром гэж явдаг байсан биз дээ. Тийм яг нь Ром эзэнт гүрэн маань хоёр хуваагдаад зүүн Ром нь Визант болоод тийм ээ. Хуучин юу нь бол одоо баруун Ром нь үндсэндээ одоо яг одоо нөгөө Итали одоо юу эднэр явж байгаад Holy Roman Empire гэж сүлдээ Герман руу ингэж орж ирж байгаа. Тийм тэр чинь яг нөгөө эхлээд нэг вэж хагаад баруун зүүн Ром болоод. Ингээд үндсэндээ баруун зүүн гэдэг нь одоо нааталтаа манай талаас авчих юм бол Монгол талаасаа тийм юм бол наатлын хэсэг нь бол одоо Визант болоод Константинополь гэдэг одоо манай Стамбул биш тийм Стамбул тийм интернэшнл юм болсуулаад явчихсан. За тэгээд ингээд 7 дугаар зууны түрүүээс арабууд исламын шашин анх Мухаммед гэж юм маань юу хагаад үндсэндээ арабууд тэр шашныг дагаад ингээд үндсэндээ нэгдсэн том араб улс байгуулъя гэдэг утгаараа тийм ингээд Персийг бас одоо ислам авсан баг маш өндөр хугацаанд яагаад тэгээд тухайн үеийнх нь одоо нөхцөл байдал нь тийм байсан юм шүү. Тэгээд халифат гэж тухайн үед нэрлэх баг. Тэгээд арабын байлдан дагуулт нь болохоор бол Сасанидууд гэж дүр ярьсан тийм ийм улс багт нь Перс маань ялаад тэгээд ерөнхийдөө хүн амын мэдээж нөгөө ярьсан Zoroastrianism гэдгээс нь гаргаад шашнаас нь тийм ээ одоо исламын шашинд л үндсэндээ шилжүүлээд оруулсан гэх юм да. Унаа нэг өмнөд улсууд ярьсан байдаг те улс орныг эзлэхийн тулд бол зүгээр эзлэх биш хамгийн гол нь толгойг одоо эзэмдэх базах гэж ярьж үгүй. Оюун санааг нь одоо авснаар бол одоо тухайн улсыг ядгаа гэдэг шиг одоо шашнаа үндсэндээ дулгаж ингэж явсан байдаг. Тэгэхээр энэс бол мэдээж энэ бол нэг өдрийн хугацаа биш те нэлээд олон жилийн хугацаанд бага бахаар ингээд лалын шашинг бол нэвтрүүлсэн байдаг. Сэтгэлийг нь эзэмдсэн байхад би энэ хаан болохгүй яг үнэ тэгж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг л үндсэндээ шашнаа бол шашин маань үндсэндээ бид нар шашин гэж ярьж байгаа болохоос биш ард түмэн хүмүүсийн ятал те оюун санаа сэтгэл юу л бүх юмчил тэр шүү дээ. Тэрийг л шашин гэж илэрхийлж ярьж байгаа учраас тийм ээ. Тийм л тийм утгаар нэр. За тэгээд арабын байлдан дагуултын дараа болохоор Перс иранчуудын одоо хэл өөрөөс байдлаа бол маш олон жил одоо энэ арабын нөлөөнд байсан ч гэсэн одоо хадгалж чадсан гэж үздэг одоо төвчд бол мэдээж бүгдийг нь бол ягаагүй бах. Тэгтэл ямар нэгэн байдлаар бол ялгархыг хүсдэг. Ямар санд одоо хамчид хүмүүс ч ярьдаг одоо персүүдийг бол арабуудтай хиндүрдэг. Нөгөө тухайн нөхцөл байдлаа мэдэхгүй болсоос ч тэгэл перс хэрл араб гэдэг ойлголтоор ярьдаг. Тэгэхээр перс хүмүүс маань өөрсдөө маш дургүй байдаг. Одоо өөрсдөө нь араб гэхлээр тийм ээ. Доромжлол мэтэрүүлж. Ер нь бол их л мухагаар олж авдаг. Тэгэхээр тийм болохоор тэрнийг бол яагаад гэж нэхэр араб биш маа гэдгийг бол өдөө хүртэл одоо ингэж хадгалж үлдэж авч явдаг. Бид нар бол тусдаа арабууд биш, бид нар перс. Одоо тэрнээс өмнө олон зуун мянган жилийн түүхтэй тий соёл орлоготой юм хөгжилтэй юм орсон юм болохоор бол араб гэхэд бол маш дургүй байдаг. Энэ нь бас нөлөөлдөг. За энэ нь бол юу гараа нөлөөлсөн бэхээр дэрмэд нь Суннит гэж одоо хоёр урсгал нь шүү дээ исламын шашны. Тэгээд энэний бол одоо хамгийн том төлөөлөгч нь одоо шиитүүдийн том төлөөлөгч нь бол одоо Иран, персүүдийн байна гэсэн үг. Тэгээд эднэрийн шүтдэг одоо исламын дотор шиитүүдийг одоо нийт одоо араб исламын ертөнцийнхний
бол дийлэнх нь мэдээ сүннитэй лагдаг юм байна. Тийм бараг 90% сүннитүүд гэж байгаа даа. Ганц араб биш шүү дээ. Перс, араб, одоо исламын шашинтай л орон болоо. Одоо энэ төргүүд байж болж штэ Казахстан, Туркменистан, тэгээд Турк орж ирнэ. За тэгэнгүүтээ Индонез гээд бүр энэ Азийн холын улс орн чи үртэл хүн амж ихтэйгээс хөө тэгээд юу тэгэхээр шиитүүдийг дагсан нь болохоор үндсэндээ толгой энэ хоёр нэг хэсэгтээ үндсэндээ хоёр урсгалын бас нэг толгойлдог улс орнууд гэж байна л да. Тэгэхээр Сауди Араб нь болохоор сүннитэй үндсэндээ толгойлдог гэх юм уу да тий. Тэр урсгалынхаа шишнийг Иран маань бол шиитэйгээ урсгалаа ерөнхийдөө тэргүүлдэг. За тэгээд тэр витгийг одоо шиит урсгалтай явахаараа босод орнуудад одоо түгээ их тийм ээ мэдээж өөрийнхөө урсгалыг шашны төрнөөс нь шашнаа дэмжиж тэрнийхээ хувьд бол хөгжүүлээд босод орнуудыг ирүүл шиит урсгалаа олгомлохын төлөө байгаа шүү дээ. Одоо тэр Хезболла гэдэг одоо Ливаны бүлэглэл гэж Ливаны үндсэндээ бол уул нь нам юм байна. Улс төр судалтай парламент судалтай бүр судал модалтай тийм нам. Тэгээд энэ нь болохоор Ираны маш их дэмжлэгтэйгээр одоо санхүүжилт, сургалт энэ төр явуулдаг бүр их тайтар юутай холбоотой. Ер нь ард нь одоо нам аливаа нэг юуны ард намын ард нь хэн байдаг вэ гэж нэг яриад байдаг шүү дээ. Тэр шиг энэ Хезболлагийн ард бол үндсэндээ Иран л байдаг. Тэгэл Ираны одоо гол зорилго нь эднэр болохоор бүх нийтээр одоо юг исламын шашныг дэлгэрүүлэн түүний дотор шиит урсгалаа. За тэгээд энэ Израиль улсын эсрэг. Тэгвэл Израиль бол одоо араб улам мосло исламын ертөнцийн нэг бол хамгийн гол дайснаа гэж үзсэн тийм ээ. Тийм болохоор энэ ертөнцөөс бараг арчих хэвээр гэсэн ийм бүр сортлох болго явуулж одоо тэрийхээ барил үзэл санаалт гэсэн үг л дээ. Үндсэндээ гол зүйл санаа нь бол тийм байна. За яг шиит юуг эдэл дарааны юураар. За ингээд бид нар энэ дээр нэг юм асуучмаар байна л да. Одоо шиит одоо яг сүнний урсгал ингээд аваад үзэх юм бол за Сауди Араб угаасаа ойлгомжтой ариун Мекка хоттой. Сауди Арабын хаан болоод ирэнгүүт ариун Мекка хотын хамгаалагч гэсэн ийм статустай явдаг гэж. За сүнний урсгалыг нэг ярьчлаа. Шиит урсгал болоод ирэнгүүт угаасаа ингээд Иранууд ерөөхдөө энэ шиит урсгалын гол төлөөлөгч нь за өөр шиит урсгалыг яг ингээ хүлээн зөвшөөрсөн ч юм уу эсвэл олонхороо юу яадаг итгэдэг зарил одоо тэр яг тэр урсгалыг дагдаг улс орн гэвэл Азербайджан байгаа. Тэрнээс өөр улс орнууд жишээлбэл шиит гэж хэлэхэд хэцүү. За Ирак бол шиитүүд олонх байсан боловч Саддам Хусейн ч өөрөө сүнний гаралтай хүн байсан болохоор шиитүүдийг гэхээс илүү тэр Ирак улс чинь сүнний маягийн улс байдаг ч юм уу. Гэх мэтэр ингээд аваад үзсэнгүүт Иран тэр бүс нутагтаа ерөөхдөө тийм ганцаардмал байр суурьтай юм шүү. Үнэхээр ийм л дээ. Одоо сүннит энэ хоёрын гол яасан юм бол одоо Зүнч Мухаммед биш үү анх одоо тэгээд одоо исламын шашин үүсгэн байгуулагч гэж үзэж байгаа. Энэ хүн маань одоо амьд байсан хүн шүү дээ. Одоо Есүс Христ ч тийм зохиомл биш те. Яг бодит байсан хүн гэж үздэг. Тэгээд энэ хүн маань бол асаасны дараа одоо дахалдагч олноогоо бол цааш нь хэн удирдах авч явах вэ гэдэг ийм үлдээгээгүй гэх юм уу та тийм. Тэгээд ингээ хэлээгүй болохоор гол энэс нь үүдээд сүннитүүд халифуудын хууль ёсоор хүн сонгох хэрэгтэй. Өнөөдрээр л одоо парламент шиг юмар тийм ээ. Удирдагчаа сонгуул явуулаад ингээд яах ёстой гэж үзэж исэн бол тэр үзэж исэн улсууд нь сүннитүүд юм байна. Зүгээр яг зөнчийн өөрийнх нь Мухаммедийн одоо хүргэн байсан бөгөөд үеэл байсан Али гэж хүн байна. Тэр нь болохоор тэр нь удирдах ёстой гэж үзсэн үзэлтнүүд нь шиитүүд гэсэн үг. Товчтой гэж хэлэх юм бол тэ. Тэгэхээр нэг нь болохоор үе залгамжлаад явах ёстой гэдэг үзлүүд нь шиитүүд. Дотроосоо одоо сонгуул явуулаад шашны зүтгэлтнүүд дотроосоо сонгоод ингээд томоохон шашны зүтгэлтүүд нь сонгоод явснууд явах ёстой гэж үзчихсэн нь бол сүннитүүд тийм ээ. Тэгэхээр ингэж гол үндсэн одоо салсан хоёр урсгал болж хоорондоо өрсөлдсөн суурь нь бол ингэж тавигдсан гэж үздэг. Тэгэхээр түрүүн чиний хэлснээр нийт юу одоо исламын шашинт бол дэлхийн сүннитүүд дэлхийн заяар бүх нийт одоо мусульманчууд гэж яриа тийм мусульманчуудын
90% гэд бид нар хэлсэн эзэлдэг. Тэгэхээр цаана үлдсэн нэг 10% нь бол шиитүүд байдаг. Энэ тэгэхээр чиний хэлснээр үнэлдэ голчлон байдаг улс нь бол мэдээж хамгийн том нь Иран. За үүний дараа бол Ирак, Азербайджан гэж байгаа. За Азербайджанд бол шиит урсгал байдаг. Гэхдээ бас их одоо нэг коммунизмын үетэй 60 70 80 жил одоо дарал шашингүй байх ёстой гэсэн үзлээс болж бас их бүдгэрсэн байдаг. Ирак болохоор бүх нутаг нь биш яг тэр баруун зүүн урдуураа гэх юм уу та Ирантай хэлдэг тэр зүүн урдуур хаваараа байдаг тэр голчлон яг цагаараа бас байгаа л да. Тэгэхээр яг ихэнх олонх нь бол тэрүүгээр байдаг. Тэгээд тэрнээс ч болж одоо Иран Иракийн дайны юмнууд ч бас холбогдоод явчихна үнтэй бас энэ шашны зөрчилдөөн зөвхөн зөрчилдөөнөөс биш л дээ юм бол байгаа. Тэгэхээр энэ бол бас нөлөөлж ил байсан да энэ дайнд бол гэж бас хардаг. За тэгээд бошлогчийн хүү хамгийн гол нь Мухаммед хүү үлдээгээгүй байхгүй өөрөө тийм өнгөрөхтөө 632 онд гэж байгаа. Тэгээд нас болсон. Тэгээд тэрнээс хойш өөр 79-оор өв залгамжлагч томилоогүй хүүцүүлдэггүй тийм болохоор энэ асуудал байна. Тэгээд түүний найз бөгөөд одоо үеэл төрөн байсан лээ. Дотны найз Абу Бакр гэж захирагч халифаар сонгосон. Тэгээд цөөхөн бошлогчийн үеэл буюу энэ дөрөв хэлсэн хүргэн нь байсан гэж байгаа. Энэ хүн болохоор бол Али ибн Абу Талиб гэж. Тэгээ энэ нь удирдах ёстой гэдэг төрний хэлснээр ингээд хоёр саллалаад явцсан гол шалтгаан энэ дээр байна. За тэгээд төрний мижний хэлснээр гол үндсэн шиитүүд бол үндсэндээ энэ гурван улсад Иран, Ирак, Азербайджанд л одоо төвлөрдөг гэх юм уу та тий. Хамгийн томор мэдээж Иран улс одоо төвлөрж байгаа. Тэгээд гэсэн ийм юутай байдаг. За тэгээд цаашаа мэдээж энэ нь бол зөвхөн одоо сонголтоосоо биш бас нэг жижиг сажиг ялгаатай гэж байгаа. Энэ дотор одоо зан үйлийн хэлбэрүүд нь жоохон баг зэргийн бүр их өөр биш л дээ. Нийт мэдээж бүгдөрөл одоо Зүнж Мухаммедийг дагж байгаа улсууд. Гэхдээ дотроо тийм зан үйлийн ялгаа орж орны тийм юм улстай. Одоо жишээлбэл шиитүүдийн одоо тэр нөгөө Али гэдэг байгаа хүн болохоор нэлээд зовж юм уу цовдлуулж нас орсон байдаг. За тий тэгэнгүүтээ яг тэр хүний нөгөө зовлон нэмгэлэгч юм уу эсвэл тэр хүний зовлон өөрийнхөө бие дээрээ мэдэрж иж ариусдаг гэж жишээлбэл шиит урсгалынхаа үздэг. Гол номлон л тэр тий нөгөө зовлонгоор өөрийгөө одоо юу гэдэг юм зэрэг ч одоо ер нь үүлийн өрөө угааж байгаа гэх юм уу та. Тийм томор бол ойлгохоор хэлэх юм бол тийм л юм байна. Одоо үхэн одоо чинь өнөөдөр хүртэл одоо шиитүүдийн уриалаасан дагагчтай хэлж байгаа юм дээр шүү дээ одоо. Та ингээд дайнд яваад үхтэй бол ариун үйлдийн төлөө өгч байгаа нэг ясны өргөл барьцдаг юм уу ийм хийж байгаа маа гэдэг ингэж ойлгуулдаг. Тэгээд ер шашин чинь бол айхтар шүү дээ. Ялангуяа исламын шашин бол маш гүн итгэдэг хүмүүс тэрэндээ гүн орсон байдаг. Тэгэхээр зүгээр эрүүл хүн хажуунаас нь ингээд энэ одоо яагаад ингэж байгаа бид нар одоо шинэ ойлгохгүй болоод гайхахаар юмнууд байдаг. Тэр бие золиослогчд байна тийм ингээл их маш том өндөр гүнзгий итгэл юу орсны л одоо юу шүү дээ тэр чинь тийм л үйлдэлэр хүн өөрийгөө юу хүтгэж одоо тэр урхны төлөө одоо өөрийгөө золиослж штэ тийм. Тэр бол хитрхи радикал байна. Тэнгүүт яг тэр нэг юм өдөр нь болоод ирэнгүүт хэрвээ та нар санаж байгаа бол нэг юм бичлэгүүд өгдөө штэ. Цээж ингээл бал ингээд дуулаад идэг. Тэр болоод ингөө шийтийнх. За бүр тэрнээс жоохон илүү гарцсан болоод ирэнгүүт нэг юм гинжтэй кинжаалархгүй юм уу да хутгах шиг юмар ингээд өөрийгөө ингээд ороолгож ингээд нуруу цээжээ зүсдэг. Тэр ингээд одоо юу гэдэг нэг юм зовлонгоор одоо тэр хүн одоо тийг зовж өгсөн гэдэг зүйлээ ингээд биеэрээ мэдэрч ингээд одоо юу гэдэг тэр нэг тодорхой өдөр байдаг л та. Тэр энийг нөгөө төрүүлж нөгөө хоёр юуны халифат сүннит халифат байгуулагдсан байгаа байхгүй юу? Сүннитүүд нь олон холдоод эднэр. Тэгэхээр тэрнийх нь эсрэг Али түрүү хэлсэнтэй Алиг шиитүүд одоо тэргүүлэгч болгоё гэж хэлсэн. Үүнийх нь хүүхэд нь болохоор Алигийн хүү Хусейн Умаяд гэж байгаа.
Умайд улс гэдгийнх нь эсрэг одоо бослог гаргаж түүний зүүн дооны хүчил бол одоо харгислан устгагдсан байт. Тэр нь бол 680 онд одоо болсон байгаа. Тэгэхээр тэрнийг нас Хусейны өхлийн үр дүнд бол шийж шашныг улс төрийн үд энэс болоод зөвхөн зүгээр нэг юм шашны зэрэгэл юу байсан болвол бүр эвлэршгүй хөдөлгөөн болж хувирсан гэж үздэг. Хоёрс нэгнтэйгээ бүр дайсгансан амар одоо өшөө агуулдаг гэдэг юм уу те. Манай одоо шашны зэргүүнийг алчлаа та нар ийм муухай боллоо ингээд ийм болохоор ингээд бүр тангараг хөргөөд айхтар тийм бүр томоохон юу болчихж байгаа байхгүй нэгс хангарал маш том хангарал одоо тэрнтэйгээ бол юу яадгүй нийцэхгүйгээр одоо маш их юутай болчих. Тэгэхээр тэрний юу нь болохоор сүнний төрөний жиний хэлдэг шийтүүдийн хоорондох шашны агал нь өнөөдөр бол одоо жишээл геополитикийн бид түрүү хэлсэн тий сөргөлдөөнийг одоо тодорхойлж байгаа үндсэн бас шалтгаануудын нэг болсон гэж үз. Шашны урсгалын ялгааны исламын ерөнхийдөө ертөнцид бол лүлийн хүрээ манлайллын төлөө дэмцэх одоо үндсэн гол хэрэгсэл болж байгаа. Хэдний нөгөөдөл нь зөөнх боловч нөгөө энэ олон болсон ч гэсэн хамаагүй. За түрүүн би хэлсэн Сауди Араб бол сүннийүүдэд тэргүүлж байгаа гэж тэ одоо нэгснэ блок гэж үздэг юм хараагцч гэдэг юм. Тэгэхээр нийт шашин ислалын шашин дотор болох. Тэгэхээр сүнний шашны гол бунхнуудыг хамгаалагч гэдгээр одоо Сауди Араб нь тэргүүлэгч нь болж явж байгаа. Нэгснэ одоо сүнний блок гэх юм тэ тэрнээс тэгээ түүхээс харахад Персийн болонгийн сүннит хаан улсууд Америк эдийн засгийн хөрөнгө дэмжлэгтээр тулгуурлаж одоо сүүлийн яг орчин үеийн түүхэнд бол Америкуудтай их ойр дотны харьцаатай тийм ээ. Сауди Араб шийдэр Турк, Пакистан улсууд бол энэ хэд маань бол нэгсэндээ дотроо бас нэг юм юу байгуулсан. Мекка гэрээ гэж байгууллаа. Тэр нь болохоор нэг ясны нэг юм хамтран нэг юмны төлөө тий өөрийнхөө сүнит одоо урсгалынхаа төлөө тэмцэн зүтгэн гэсэн ийм утга агуулгатай бол гэрээ байгуулж энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. За түрүү хэлсэн шиитийнхэн болохоор одоо Иранаар удирдуулсан Техранд бол шиитийн авирган сар гэдэг ийм бас нийгэмлэг байгуулсан бөгөөд энэ нь болохоор Иран, Сирия, Ливан хүртэл одоо үйлс холбоотнод бий болгосон баг. Засгийн газрын бүр хэмжээний хагас зэрэгжилсэн бүлтгэл тийм ээ. Тэр нээлттэй дээр Хезболла гэдэг ирсэн шүү дээ. Тэд нар манай онцон тэнд орж байгаа. Хезболла борж ирнэ Йемений Хутинис буюу хуситууд байгаа. Тэр бүх юуны чи яг ард нь голонд нөгөө шийд урсгалтай гол үзэл бодол нь тэгэл сангуужилт нь нөгөө Иранаас л явдаг үндсэн сангуул. Тэгэхээр ганц яадаг мөхөр бас үгүй юм шиг байгаа нөгөө Иран мөнгөний төлөөд идэг сангуужилт нэг эрэхгүй бас хувь хүмүүс одоо жин Америк Канадад байдаг бас хийдэг байж тээ тийм гайгүй бэлбэнчэнтэй болцсон гэх юм бол эдгээр улсууд бас их мөн тодорхой хэмжээний олон хөрөнгө оруулалт сангуужүүлдэг гэх юм уу тийм эдгээр байгууллагуудад ч мэдээ тэгэл зардал олон цэрэг мэрэг хоолн хувцлан гэдэг өчнөө өртөг зардал гарна тэрнийг бол эдгээр маань оноос нь бас сангуужүүлж идэг. Тэгээ сүүлийн миний сонсноор бол 2000 он гэхэд $1 тэрбум лав гаднаас юунаас хатна одоо Иранаас хатна бол Хезболлаг сангуужуулсан байна. Тийм хүмүүс өөр одоо янз бүрийн байгууллагууд шашны бус ч юм уу тийм улсууд бол ерөнхийдөө сангуужуулсан гэсэн тооцоо гаргасан байдаг. За тэгээд хэвлээ нөгөө сүний юунаас гараа явчлаа. Тэгэхээр би энэ юуны юг яхын тулд өнөөгийн гол одоо хагарал мөргөлдөө ерөнхийдөө үл ойлголцлыг энийг бол энд бас нэг юу хэлэхгүй болохгүй бас түүх ярихдаа нөгөө орхигдуулсан нэг юм байна. Мэдээж 13 дугаар зуунд одоо Чингис хааны маань цэргүүд авталж ачгүй үлээгөө хаан бага үлээгөө хаан маань бол энэ орчмын нутгийг эзэлж нийслэлийг бүр одоо өнөөгийн Ираны газар нутаг дээр байгуулж ирсэн. Илхан тулс гэж байгууллаа. Бид нар бүгд мэднэ манайхан бол маш сайн мэднэ. Тэгээд Илхан тулс уу манайхны ярьдгаар хүлээгүүгийн улс гэж ярьдаг. За эдгээр улс бол мэдээж
олон бас Иранд их нөлөөтэй байсан. Өнөөдөр хүртэл одоо манай судлаачид ялангуяа сүүлийн үед түүх судлаач одоо Ирантай нэлийн харилцаа нэг чиглэлд гол үүрэг гүйцэтгэж байгаа Монгол-Иран харилцаанаас юу гэхээр түүх архивын газруудад энэ ажиллаж тэндээс одоо тодорхой хэмжээний мэдээлэл маш олон юм байна. За бүгдээрээ энэ хүрээд ярилцлагаа төв завсарлаад мэдээнийхээ булаг сонсчоод эргээд студидтэй ярилцлагаа үргэлжлүүлье. Өнөөгийн одоо Америкийн нэгдсэн улс болон Ираны харилцаа ерөнхийдөө бол бид бүхэнд ч гэсэн мэдрэгдэж байна л да, шууд дайны байдалтай байгаад байгаа. Тэгэхээр энэ талаар та бас манай сонсогч үзэгчдэд мэдээлэл хүргэхгүй юу? Тий, энэ Америк-Ираны харилцааг одоо үндсэндээ ярихад өнөөгийн харилцааг ярихад бас л жоохон түүх рүү хурж орох болохгүй. Тэгэхээр одоо юу гэдэг 20 дугаар зууны ихэнх үед одоо 1925 онд Пахлави гэж Оксаны Шах Реза гэж хүн бол тус улсын удирдсан тийм ээ. За тэгээд явж хахад 35 онд бол Иран гэдэг нэрээ сольсон дөрвөн би дээр ярьж байсан. Перс тэрнээс өмнө бол Перс гэж улс маань Иран болсон. Яг тэгэхээр Иран гэдэг нь бол ариун улс гэдэг юм орчуулгаараа бол тийм билээ. Тэгээд тийм үйлсэлтэй тэгээд ингэж нэрлэхээр болсон байгаа. За тэгээд түүний хүн одоо Шах Резагийн хүү Мохаммед Реза нь бол одоо сүүлд нь залхамжилж тэр хүн одоо нэг хаант улс гэсэн үг шүү дээ. Хаант улс одоо тэр хүн болохоор одоо барууны их тийм баруун зурж исэн их өндөр боловсралтай хүн байсан гэж байгаа. Швейцар, Америкт тэгээд энэ хүн болохоор ер нь тэдний технологи их зүгээр юм байна, хөгжил нь их сайхан юм байна гэсэн юм юутай болсон. Одоо мэдрэмж ойлголттой. Тэгээд өргөндөө орноттой бол харилцаагаа маш их сайжруулах эднэрийн тусламж дэмжлэгтэй явах хэрэгтэй юм байна гэсэн ийм бодлого үнцэнд хэрэгжүүлж тэгээд тэдний одоо өргөндийн хөгжил ажил төртийг нэвтрүүлж эхэлсэн байгаа улс орондоо. Тэгэхээр үндсэндээ бол үүнээс хойш бол ер нь ялангуяа 20 дугаар дайн хүртэл тиймэрхүү боловсралтай болоод дайнаас хойш бол одоо нэлийн улс орнуудад өргөндийн чиг баримттай хөгжүүлж ирээ гэсэн ийм юугаар явсан. За ингэж явсаар байгаад 1979 онд алдартай исламын хувьсгал гэж болсон баг. Тэгээд энэ хувьсгал болтол бол одоо Америктай маш их юутай ганц Америк биш л дээ мэдээж тийм Европын ерөнхий орнуудтай бол харилцаагаа их ойр дотн хөгжүүлсэн. Израильтэй хүртэл харилцаа нь сайн байсан шүү дээ. Ярихгүй. Одоо бүр сайнаар гарах уу гэж бүр одоо яриад байгаа тэр юуны хөтөлбөр энэ төр байна шүү дээ. Одоо цөмийн хөтөлбөр гэж ярьж байгаа ярана. Эний чинь баг суурь нь баг гэж угаасаа суурь нь болохоор 50-60-аад оны ихэнх үеэр бол Америкууд баг тусалж дэмжиж одоо Израиль энэ төр тий яасан баг эрдэмтдээр зөвхөн одоо технологи энэ төр хөгжтэй. Тэгээд анх олон мэдээж Иран энэ бол одоо цөмийн зэвсэг биш цөмийн одоо инхийн зорилттой гэж ярьдаг шүү дээ. Та хүмүүс станц барих гэл бидний мэдэх одоо юуны цөмийн оншилгоо гэж байна лээ. Эрүүл мэнд энэ төр гэдэг ингээд инхийн юунд ашиглана гэсэн ийм зорилтоор бол зорилгоор эрчим хүчний ийм зорилгоор ашиглахаар анх хөтөлбөр маань бол эхэлсэн байдаг. За зорилго нь ч тийм. Тэгээд өрнөдийн маш их өндөр тусламж дэмжлэг одоо санхүү онл гэдэг ингээд бүх энэ зэрэг юм. Одоо жишээлбэл Францаар дамжуулж нөгөө Нигерийн урааныг одоо авдаг ч юм уу. Ираны талаас бол нэг иймэрхүү байдлаар нөгөө инхийн байдлаар бол цөмийн хөтөлбөр нь бол анх эхэлж исэн гэж үзээд байгаа. Тий. Ерөнхийдөө бол тэр л дээ гол зорилго нь л тэр нөгөө нэгдүгээр улсын орноо хөгжүүлээ, хоёр тэгээд энэ инхийн замаар л хөгжүүлнэ гэсэн анхны бол юм. Тэгээд тэрэнд нь бол тэгээ харьцаа сайтай байсан учраас одоо жишээ нь өнөөдөр шиг байн тавилтан биш Америк бараг үндсэндээ тэр хөтөлбөрийн суурийг тавьсан орн баггүй юм бол тийм ээ. Тэгэхээр тэрийг бол одоо нэг ярихаа болсон мэдээж яг нэг мөнхөл найз байна гэж бодсон байгаас тэгээд 79 онд хамгийн гол нь энэ исламын хувьсгал гараад тухайн хувийн шахыг бол засаглалыг
одоо хит баруунцсан бодлого болон ард түмнийхээ хатуугаараар бас нууц цагдаагийн алба биш хүчтэй албатай байсан байна. Тэгээд эднэрийн хаяугаар бол одоо өөр үзэлтэй болсод гэдгээр нь хитрхи шашинлаг гэх юм уу тийм ээ. Тэгээд эднэрийг дардаг одоо хүчээр яадаг ингээд ард түмэн бол тэгээд баян ядуугийн ялангуяа тэр одоо янз бүрийн нефтийнхаа мөнгө төгрөгөөр нь тий буруу хүмүүс нь баяжаад нийт ард түмэн бол бас ядуураад ингээд үндсэндээ ийм зөрчилдөөнүүд гарсны үндсэн дээр тэгээд шашны дэргүүн удирдаад гэх юм уу тийм ээ. Тэгээд ингээд үндсэндээ 79 оны хувьсгал нь бол болсон гэдэг ийм. За тэгээд нийгмийн бэлрүүнээс нийгмийн баялаг нь бол ядууд одоо орохгүй цөөхөн баяж цөөхөн хүмүүс нь баяжаад тэгээд ингээд нийт ард түмний бухимдал гол нь хүрхээ тийм ээ. За шашны дэргүүн нь болон Хаменигийн эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй бас өргөжин хөгжсөн байдаг тэр тухай үед. Яг олон зуун жил бидрүүлсэн ш 50,000 жил тийм түүхтэй улс чинь нөгөө нэг шашнаа уламжилтаа хүндэлдэг тэгэл тогтсон уламжлуудаа дагах гэдэг гэтэл одоо гинт нэг шах гарч ирэл одоо бүгдийн соёлын өгөөсгээ тэр ард түмний тархинд нь суудсан одоо 50,000 жил суусан хөгжиж ирсэн уламжлалын одоо амьдралын хэв маягийн шууд нэг моментэд өөрчилж байна. Нэг моментэд өөрчлөөд одоо өрөндийнх нь сайхан байна, ийм болох ёстой гэдэг ийм юу явахаар нийт ард түмний бас дотор дургуцал өрсөн гэж үздэг л дээ. Тэр нь энэ түүхний хувьсгалын одоо үндсэн шалтгаан болол тийм. Тэнгүүт одоо жишээлбэл 1979 оноос өмнөх Ираны одоо юу гэдэг нь Техранд авсан зураг бичлэг юм уу янз бүрийн юмыг үзэнгүүт за Техран ч угаасаа Ираны нийслэл байгаа. За нийслэлд нөгөө эмэгтэйчүүдний хижабгүй те барууны улс орон шиг хөгжсөн одоо залуучууд нь одоо юу гэдэг джинс минс өмсцөн тэгэл костюм гэл гэх мэт нөгөө уламжлалт хувцсан биш яг тийм барууны улс орон шиг зүйлийг Техраны тухайн үеийн бичлэгээс бид нар харах боломжтой байдаг. А гэтэл энэ зөвхөн Техран дотор л тийм амьдрал байсан болохоос Техранаас гараад одоо бусад хотууд нь яг тэр хуучин уламжлалт хэв маягаар амьдраад байсан болж тарах гэдэг байна. Тий, ерөнхийдөө тийм аливаа байдал мэдээж нэг хот хөдөөгийн ялгаа гэдэг чинь байгаа шүү дээ. Тэгэхээр хотод нь бол илүү нийт гэрт мөнгөтэй дөрөвтэй баян усууд нь байсан. За тэгээд дэрийгээ дагаад зарим гудамж нь бол бүр Паристай бараг адилхан энэ гэсэн ийм хүртэл юм байдаг шүү дээ. Тухайн үед нь тэгээд янз бүрийн зугаа цэнгэний газрууд маш үнэтэй машин хүртэл тий машин дэргүүд энэ төргээл эдэлж хэргэлдэг одоо орнуудын том орнуудад хэрэгэлдэг яваад байсан. Тэр нь мэдээж баячууд нь яасан гэх юм уу та тийм ээ. Хөдөөдөө бол хүрдгүү. Яг мэдээж яг ерөнхийдөө бол ажиллага болгоос тэр болгон сайн хүрээгүй байдаг. Тэгээд тэнцэн шин хууч уламжлаа хадгалсан улсууд нь ихэнх нь давмгалж авахгүй миний дүр нэлсэн тэр юутай бол бас тэрэнд эргэлздэг тийм ээ. Одоо орчин үеийн өрөндийн соёл ороод ирэхээр тэр болгон хүлээж авахгүй одоо консерватор маягийн үзэлтэй юм да тийм ээ. Банага одоо орчин үеэр тийм босон болохоор эдгээр ч гэсэн мэдээж нөлөөлж байгаа шүү дээ. Одоо хувьсгал болоход инженер нэг л биш боллоо гээл тийм. А биднэрт их зэрлэг харагдаад эмгтэй хүн нүрээ таглана гэл ингээд байгаа болтолч яг шашныхаа юугаар бол тэр чинь бас нэг юм ариун юм сахиад байгаа ахгүй юу. Цад санаа нь бол эмгтэй хүн бол ариун байх хэрэгтэй тийм. Нөхөртэйг ойл зөвхөн одоо үзүүлдэг өөр хүнд өөрийгөө гооцоглол харуулахгүй ч гэх юм уу тийм. Магадгүй харснараа бол тэр хүний ямар нэгэн сэтлүүд өгөхгүй. Тэр гэл эн чинь цаашаа ингээд яваад өгнө шүү дээ тийм. Тийм болохоор ганц царайч биш одоо тэгэл нөцгөн бие харуулахгүй гэдэг үднээс гар хүртэл одоо овцсон урт байх жишээтэй хөлх гоёасаа гарахгүй тийм гэдэг ийм юмнууд энэ чинь бүх юмд ингээд бүх юм нэг хоорондоо уялдаатай гэдэг л үндсэндээ л болчихж байгаа байхгүй. Хамгийн гол нь ингээд 40 жилийн 5,000 миний хэлсэн түүхэн хугацаанд одоо уламжлагдаад хоримтлагдаад ирсэн үндсэн соёл гэдэг маань санаа бол нэг ёсны юу шүү дээ одоо үнэт зүйл байхгүй та тийм ээ. Үнэт зүйл шүү дээ. Ер нь бол тэгэл энэ сэтгүүхээр дөрөнжтэй сэтгэлгээ энэ чинь үнэт зүйлтэй болцсон байхад нь тэрний өгөөсгээд өөр юм яриад эхлэхэр чинь хинч байсан л тэгэн шүү дээ тийм ээ. Жишээ нь Монгол бол одоо хижаб тэр гэвлүүр гэдэг тийм ээ. Гэвлүүр зүүгээд нэг хүн годамжаар явах юм бол манайхан бол гайх шүү дээ тийм ээ.
энэ яатсан юм бол. Нэг үе бодвол харагддаг болсон байгаа бас. Тий. Бас тийм бүр гэвдэр зөөхөн чинь ямар ч сан толгоогоо ботсон одоо тий алчуураар боосон октод залуучууд бол бас харагдаж байгаа. Тэгээд энэ бол яг манайхны бас нэг юм юу гэж ярьдаг шүү дээ. Толерантнес тий нөгөө монголчуудын нэг юм аль Чингис хааны үеэл яаштай олон шашин шүтлгүүд бол нэг дороор шоодл болоод л гэдэг байсан тий. Тэгэхээр одоо ингээд эрдэмтэд судлаачд бас тэрлүү их анхаардаг болсон байна. Яаж энэ барууны өрөндийнхэн ч гэдэг юм одоо Европын түүх судлаачид эрдэмтэд бол энэ шашин үндсэндээ бүх мөргөлдөөний цаад углуурга гэх юм уу те гэсэн зүйл бол шашинд байна л гэж ийм юу номлол гэх юм одоо ярьдаг үздэг судлаачд. Гэтэл яагаад гэд Монголд гэсэн чинь айл эзэнэл тэр 13 4-р зуунд те бүх шашнууд нэг дор нэг хашин дотор бараг л байж ах жишээтэй. Тэгэхээр ямар ч дандажингүй эвдэн найртай амьдраад исэн юм бэ гэдэг ийм судалгааны ажлууд маш их явж байгаа юм байл л да. Тэр нэг бас сонирхож байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс нэг өнцгөөс нь харахгүй бол ингээд тогтцдог шүү дээ. Манай бид нар тийм ямар нэг юм үзэхээр ингээд нэг л юм яриад ахаар тэр нь л одоо зөв юм шиг л яваад байдаг. Тэгтэл чинь өөр өнцөг байд юм байна. Монголчууд ч юм бүр шал бүгдийн сайхан нийлүүлээд болол амьдрал зүг зүгээр ямар ч ялгаагүй болоод исэн юм байна. За мэдээж юм орж ир юм байсан л баг. Гэхдээ тэрнийг төрийн зохицуулалтаар л хийгээд явж исэн л гэж би бол хойдоо тэгж ойлгоод байгаа байхгүй. Тэр чинь төрөл зохицуулахгүй бол тий өөр хин зохицуулах. Шашнуудын бүгдийн хоорондоо эвтэн найртай байх. Янз бүрийн нэг амуулахгүй дормжлохгүй ч гэдэг юм ингээл жижиг юмнаас л том юм эхэлдэг шүү дээ. Аливаа юм чинь. Тэгээд буцаад юуруугаа нөгөө Америк Ираны харилцаа. Тэгээд нөгөө 79 он хүртэл одоо тэр шаахыг төлхөн унах хүртэл бол энэ хоёр бол маш ойр маш аюутай харилцаатай л байсан байхгүй. Тэгэхээр яагаад гэж нэхэр нэгдүгürt баялагтай. Тэгээд тэдний одоо юу гэдгийг жишээ нь өрөндийн соёлыг дагаад байгаа улсыг одоо чинь Америк бол дургуцаад ах юм юу хөвд тийм ээ. Тэгэхээр дээрэс нь хүүдэн тань юу вэ? Баярлалтай. Тэгээд нөгөөдөл нь эвгүүтүүл Оросын зөвлөлтийн талыг дагчих гад байдаг. Америкт нүрээ буруулчих юм бол нөгөө чинь яах юм? Аль нэг рүү л явна шүү дээ. Тэгэхээр та нар яахгүй бол би явна ч гэдэг юм аюул бас байгаа шүү дээ. Тэгэхээр чинь улс төрийн бодлого чинь санаа тийм юм. Тэгэхээр аль болохоор өөрийнхөө талд гаргахын тулд мэдээж тал бүрийн дэмжлэг үзүүлэн тэр тусмаа нөгөө хүн өөрөө дуртай байгаад байхад тийм ээ. Юутай байх л аахгүй. Тэгэхээр 79 он хүртэл. Тэгээд саяны хэлсэн шалтгаануудаас болоод ингээд 79 оны исламын хувьсгал болоод шашнаа дагах үндсэндээ болоод ёстой гэдэг ийм дэглэм тогтож байгаа. Тэгэхээр шашинд ямар санта лалын үднэрлэх Иран бас болж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд үндсэндээ юу гэсэн үг вөхөр шашинд одоо гол төрийн бодлого нь төр нь бол одоо шашины бодлогоо барьж явах хэрэгтэй гэсэн ийм юутай болж байгаа. Тэгэхээр мэдээж тэгээд 79 оноос хойш бол үндсэндээ Америкч яг ер нь өрнөтийн орнууд бүгднтэй нь бол Иран маань бол бүх харилцаагаа бүр дэс ондоо болж байгаа гэсэн үг. Нөгөө найрамдчээс орнотойгоо бүгднтэй нь муудалцаад. Яг тэгвэл манай танай энэ юу ч уламжилж манай шашинд нийцэхгүй байна. Хитргээ задгаа одоо эмэгтэйчүүд нь тий түрүүн чинь хэлсэн тэр ютубер зөндөл кино юунод явдаг штэ тийм ээ. 70 оноос өмнө нөхгүй дарлаад чинь. Ийм богинохон юбктэй эмэгтэйчүүд баг ялгахдахгүй царайн жоохон тийм юу л болохоос биш нэг Европт явж байгаа нэг хөнөчгөл харагдахаар тийм юмуд бол маш их байдаг л да. Гэдэг утгаар тэгээд энэ юуны хувьсгалаас хойш бол мэдээж юугаа яасан бодлого шууд өөрчлөгдөн гэх юм уу те. Тэгээд нэг мосон эсрэг одоо онцонд Америкийн эсрэг Европын өрнөдийн орнууд онцонд нэг бүгдэнд бол одоо модалцаад тэр байтхаа нөгөө нэг юу байгуулсан шүү дээ. Чинь Ираны Техраны их сургууль гэж байгаа. Тэрний дотор нь бол одоо цөмийнхөө нөгөө орчин үеийн төр барих гэж байгаа гэдэг юугаар хөгжүүлж ирсэн учраас энэ чинь бүр судалгааны төв. Цөмийн судалгааны төв гэж бүр алдартай юм байгуулад тэрэндээ маш олон хүн сургаж ажиллаулаад тийм орондод сургаад энд нь
одоо германууд маш их одоо германаас их олон эрдэмтэд ирж ирсэн гэж байна. Тэнд нь ажилтдаг, тэгээ сургадаг, хамтраад ажилтдаг энэ тийм юу байсан байгаа. Тэгэхээр тэд нар бүгдөө мэдээж осгол болсон. Ланаар буруу зөрүүхээр бүгдийг нөгөөд ингэж явуулсан. Тэр итгийг Америкт мууцны үчний хэд ман 79 онд нөгөө Амины ман тэр ихэнд гарангуйта Америкийн элчсэд яамны дипломат ажилтнууд бүр барьцаалж авсан байна. Тэр 444 хоног одоо яасан баг. Барьцаанд байлгасан. Жил гаруй. Тэр ч одоо яг тэгэхээр би нөө 3-4-т болохоор тогтооход их амархан тэгээ тэрийг өрөөж энэ олон улсын юунд хиллэгнж байдаг 444 хоногийн барьцаа гэдэг тий. Тэгэхээр маш олон хүнийг тэнд үнэхээр дарцаасан л да. Тэр хэлцээд яамны дипломат ажилтнууд өөрөө юу багт. Ганц тэднэр биш дээ. Тэр чинь гэр бүлтэй нь бүр эдгээр нь ойлгож байгаа. Америкууд хүртэл тэднэрийг жөлөөлөх гэж оролддог хийгээд тэр нэг бүтлгүүтээд тэргээд ингээд тэрнээс болоод одоо энэ ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл нөлөөлж исэн Америкт. Америкийн гэх жишээ нь тийм Никсны үед идэх хатар ч тэгээд дахиж сонгогдож чадаагүй оролдлого нь одоо нурсан учраас тийм ээ тэгээд яасан гэдэг иймэрхүү. Тэгээд үндсэндээ бол цөмөө хөтөлбөр бол энд бол гол одоо харилцааны гол бид нар хэлсэн гол суурийг бол одоо юу гэж хэлдэг юм бол орнууд тавьсан мөртлөө тэгээд мэдээж 79 онд харилцаа тасраад бүр дипломат харилцаа таслаад энэ энд байхгүй тийм хэлч сайд явж байхгүй бүр харилцааг огт таг болгочихж байгаа байхгүй хаа талаас аль талаас тэгэнгүүтээ нэг хэсэг яг Ираны цөмөө хөтөлбөрийг нэг яриаггүй гэж тэр бол тэр чинь тэгээд юу байсан тийм сүлд нь л бараг 90 оноос л ер нь зохолцож эхэлсэн л да. Та дээр нь мэдээж энэ хооронд нь бол Пакистан нэлээд туссан гэж ярьдаг. Технологи одоо юуны хувьд дээр нь Оросууд тухайн үед одоо зөвлөлт толгойд бас тий. Тэд нар үсэн бодлогын талаар мэдээж зөвлөлт толгойд бас Америкээс холдсон юм чинь. Тэр ч одоо үндсэндээ хоёр төлөв байлаа шүү дээ. Коммунист социалист орнууд бөгөөд одоо үүнд Америк тэргүүтээ өрнөдийн орнууд гэж тий. НАТО одоо жишээ нь Варшавын гэрээний орнууд гэдэг. Тэгэхээр мэдээж хүн яах вэ? Аль-алинтай нь юу биш бие даахад явахд бас хэцүү. Тийм болохоор энтэй байсан юм чинь Оростой жоохон ойртсон гэх юм уу та тий. Одоо өнөөгийн Оростой тохиолын зөвлөлт толгойд бастай ойртож тэгээд одоо зөвлөлтөд одоо маш олноор шордог хүүхд оюутнуудаа явуулдаг гэдэг ийм тэгээд харилцаа бол яг хөө гэхдээ бүр нэг сүрхий айхтар болчоогүй. Гэвч ер нь ямар ч гэсэн нэг одоо юугаар яриул ингээгүүгээр яриул нэг минь тустай тийм болсон баг. Америкт бол бүр хялаач чарахаар байсан болцсон юм чинь тийм ээ. Тэгэхээр иймэрхүү маягаар явдаг. Тэгээ ер нь Иракныг бол ерөнхийдөө бол одоо бийдээс тэгээд Америктай яагаад юм уу дайсгансан юу байсан бэ гэхээр бас энэ шинжээчдийн ярьдаг юу байдаг л да. Өө гэхээр тухайн бүс нутагт одоо бие даасан бодлогоо явуулдаг үндсэндээ цорын ганц ус болчихдог Иран бол. Тэр авийн бүх орнууд болохоор ердөө дандаа л Америк ордоос юу шилж чадахгүй. Одоо өрнөдийн орнуудын юм тий. Бүгд хичнээн дургүй байсан юмнууд байгаа шүү дээ. Хүн бүх юм таарна нийлнэ. Яг нь ерөнхийдөө таарл нийлгэл байх л үзэл бодол. Тэгтэл тэр чин таарахгүй зөрөхгүй юм гарна шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийгөө бол ингээд дарддаг. Урдаас нь юм хэлж чаддаггүй. Үндсэндээ бол одоо тийм яг тэр талаараа бол Иран бол ганц одоо юу гэдэг 79 оноос хойш яг бие даасан бодлого явуулаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь юунд нөлөөлж ийнэ гэхээр мэдээж өөрийн гэсэн тэдний таарахгүй тэдний үзэл бодол таарахгүй л олсон юм чинь автоматар одоо дайсан болж хоригдлоо байхгүй. Тэгэхээр ингээд үндсэндээ тэр бол бас нэг гол өнөөгийн дайны гол өглөөрийн нэг гэж ингэж үзэж болох юм бас. Болох юм яг ер нь тэр нь л байгаа. Тэгээд нөө юм хэлэхээр нь ордгоо. Тэгээд зүгээр байхгүй шилдэр нь армуусын хоолоогоор барьцаалаад идэг тийм ээ. Тэгэхээр юу ч одоо нефтийн
төлөв маш олон. За 4-1-ээс 5-1 буюу ойролцоорны 20-25 гэж янз бүрийн тоо ярьж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө дэлхийн нийт одоо булангийн боломжчил версийн боломжчил ер нь гол газрын тосны нөөцнүүд нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийг одоо маш өндөр хувийг болоо бооно гэдэг бол ганц юунд биш бүр дэлхийн нийтэд нөлөөлсөн зүйл тий. Монгол одоо ямар ч бардгүй шахуу байхад Монгол хүртэл нөлөөлөл одоо алсуураа гэх юм уу тий. Энэ утгаараа бол нөлөөлж л байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор энэ бол юутай. Тэгээд Америк одоо бид нар мэдж байгаа өдөр болгол одоо мэдээ гарч байна. Үндсэндээ бол энэ 26 оноо сая өнгөрсөн 2 сард бол Америк Израильтай хамтраад одоо Иранд бол цэргийн зохиолт өгсөн. 2 сарын 29-нд техник зохиолтыг Израиль өгөөд Израилийн араас Америк нэгдсэн улс болж байгаа. Ингээд үндсэндээ энэ хоёрын нэгдсэн хоорондоо ярь тохиолдсны л давуу болж байгаа л шүү дээ. Тэгээд ингээд мэдээж технологи харилцаа төрнөөсөн. Тэгээд бүрэнд таслаад одоо нэг хэсэг цэргийн болон эдийн засгийн хориг хэмжээндээ авч хэрэгжүүлж гисэн. За энэ явсаар бол сүлдээ ойлонд одоо болио гэрээ хийе гэдээ Пакистан зуулчлаад сая 6 сард зуучлаад нэг 60 хоногийн хугацаанд төр гал зогсооход санамж жижиг байх ус. Гэтэл бол тэгэл бас л зөрчилдөөл тэгэл энэ бүтлгүүцээрээ бол 8 дугаар сарын 17-нд бол энэ санамж жижиг хугацаанд дууссан байхгүй нөө 60 хоногийн дуусаад. Гал зогсоох санамж жижиг юм мөртлөө гал зогсоогүй. Тий. Тэгээд зурцсан, ярьцсан гэсэн мөртлөө тэгээд тэрийг биелүүлээчгүй. Тэгсэн мөртлөө тэгээ хугацаанд дууссан. За ингэхээр бол энэ дараа мэдээж байгаа бид Дональд Трамп маань болохоор ерөнхийлөгч болохоор энэ дахиж одоо юу яахгүй сонгохгүй хэлцээрээ сонгохгүй мэдээж бусад улс орнууд бол яриа хэлцээрээр асуудлаа шийдъя одоо монголоор ярьдаг хүн амаараа мал хөлөөрөө гэдэг шиг тийм ярьж хөрж юм а зохицуулъя гэхэд нь бол одоо бүгдээрээ тэгж Америк бол тийм байхгүй бид одоо тэрдээ ярихгүй одоо өнөөдөр тийм л юутай байгаа тэр эдгийг бид нар мэдж байгаа Твиттерт хаана нэг ууцсан дээр өөрийнх нь social media гэдэг. Ормос бол одоо манай газар нутгаа гэдэг ингээд хүртэл ятсан байж байгаа тийм ээ тэгээд энэс үүдхээр мэдээж энэ хоёр бол одоо ямар ч эвлэршгүй юуны байдалд орсон гэдэг. Тэгтээ бүх одоо томоо орнууд гэх юм бол одоо юу гэдэг Орос ятад зэрэг орнууд бол аль биесээр энэ бол технологи аргаар ширээний ард уулан суугаад л ярмаар байна. Энэ дайнаас бол хинж очихгүй. Дэлхийн нийтээр одоо хохирж байна. Ялангуяа ятад улс тийм ээ. Одоо Ирантай 2020 байна уу? 22 байна уу? 21 онд нөгөө иж бүрэн стратегийн түвшлийн гэрээтэй болсон. Тэгээ хамгийн гол нь Иранаас бол одоо нийт миний сонсноор бол нийт нефт бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 50% нь бараг одоо булангийн орнуудаас авдаг. Эднэр нь бүгдөө нэг орнуудын хоолоогоор явдаг. Гэтэл одоо тэгээд одоо 50% нь таслаа хийчихнэ гэхэр чи ятад мэдээж бас өнд байдалд орж байна. Тийм. Энэ дээр бас нэг юм асуумаар байна. За ойрхот орнодод болоод ирэнгүүт Америк нэгдсэн улсын байр суурь угаасаа өндөр байдаг. Учир нь юу гэхээр Авраамийн гэрээт орнууд гэх мэтчлэн Израильтай одоо бусад Арабын орнуудыг одоо юу гэдэг харилцааг сайжруулад чих юм уу та. Гэтэ энэ бол улс төрийн түвшинд ямар иргэдийн түвшинд байгаа ш. Хэдийгээр Египт, Израиль хоёрын хооронд улс төрийн түвшинд бол асуудалгүй харилцаатай ч гэсэн иргэдийн үед бол Египт иргэд бол Израиль гэдэг улсыг энэ газрын хөрснөөс алчих ёстой гэсэн үзэл бодол нь байсаар байна. Ингээгдэв. Тэнгүүд Сауди Араб, Иран хоёрын хооронд асуудалтай байсан. Энэ хоёрын хоорондын харилцаан дээр хятад улс орж ирснээр энэ хоёр улсын хоорондын тайсагнал ерөөд бол арилж эхэлсэн байдаг. Тэгэхээр ойрхот орнодын ерөөхдөө ийм нэгдэл гэдэг зүйлийг нь Авраамийн гэрээ Америк нэгдсэн улс тэргүүтэй биш. Бараг дараачийн одоо эдийн засгийн хүчин болох хятад улс орж ирж энэ навд нэг 7 дугаар зуунаас хойш үүсэд байсан юу гэдэг нэг биенийг үзий ядах ч юм уу эсвэл нэг тийм үл хошоосон байдлыг ерөөхдөө ингэж намжаах юм уу? Тэг хятад мэдээж бүгд мэдж байгаа. Одоо сүүлийн үед ялангуяа маш хүчрхэг болж байгаа тийм ээ. Одоо эдийн засгийн гаргал Америк орд орчих гот байгаа шүү дээ. Зарим үзүүлэлтээр орд нь орцсон ч яваа. Тэгэхээр хүчрхэг орн бол үндсэндээ асуудлыг шийдэхэд мэдээж юу яана. Гол үүрэг нөлөө үзүүлнэ. Тэгээд хятад улс маань мэдээж
өөрсдийнх нь нэр хүндэнд хэрэгтэй хэрвээ оролцоод ингээд. Гэхдээ эдгээр бас өөртөө яг жуучлаар оролцъё гэсэн одоохондоо бол тийм мэдээлэл бол санаа байж болно. Гэхдээ тэрийг бол ингэж ярьж хэлээгүй байгаа. Миний л одоо мэдж байгаа мэдээлэлээр. Гэхдээ мэдээ цаагаар далдуур заавал бүгдөө аражгаар хэлэх албагүй шүү дээ. Дипломат журмаараа бол ярилцж ийж магадгүй. Тэрэндээ бол гэхдээ эн чинь жуучлна гэдэг чинь зүгээр нэг жижиг асуудал гэж байгаа биш. Энэ том юу яахын тулд аль нь зуучлна гэдэг маань үндсэндээ хоёр талуудыг эвлэрүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр аль нь буулт хийх ёстой. Гэтэл эдгээр маань бол буултаа яагаагүй байгаа болохоор хятад бол яах оролцох боломжтой. Гэхдээ тэр дуграагүй л гэж хэлж болно. Энэ дээр бол. За бацаах ах ярилцах цаг маань өндөрлсөн байна. Жаргал нарыг нэвтрүүлгийн удаагийн зочноор олон судлаач улс төрийн ухааны доктор Бацаах оролцлоо. Бидэнтэй хамтдаа байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. За